Сая эднэр 13-аас 16-нд айхтар хямралд байлаа ш 4 жил. Тэгээд тэр хямралаас гарахын тулд бол татврын системийг өөрчлөх болохгүй нэ гэсэн. Тэгээд эхлээд бол нөөтийн хууль нэгтлэн бодох аудитын хуулийг бол 15 онд батлаад 16-нд хэрэгжүүлсэн. Өнөөдөр иргэдийнхээ тусламжтай манай чинь өнгөрсөн жилийн 402 сая толгойн хэвлэгдэж байгаа. Үүний буянгаар бол чинь татврын орлого 30% давж байсан. Энэ бол эргэн үнд хүчнүүд юм нэг. Хоёрт нь бол энэ 27 жил явсан үйл явцтай холбоотойгоор 15 онд бол эдийн засгийн тод байдлыг дэмжих хууль гаргуулсан бид нар. Тэгээд тэнэгээр бол 17 мянган компани 34.6 их нэтгэр буюу 17 тэрбум Америк доллартай тэмцэх хэмжээний ажил үйлчлэгээ хөрөнгө ил гаргасан. Энэ гаргаж байгаа тоо бол ямар тоо гэлж байгааг бол 92 оноос сая 2016 онд явсан манай энэ татврын системийн үйл ажиллагааны үр дүн нь саяын тэр 70 тоо байсан байхгүй. Тэгээ одоогийн бид нар хийж байгаа татврын багц үеийн систем бол иргэн аж ахуй нэгж бол орлогоо нуудгүй татвараа сайн дүр үнцэн дээр төлдөг. Тэгээд зах зээл дээр татвар төлсөн иргэд аж ахуй нэгж нь зах зээлийнхаа эзэн болох процесс руу явах ёстой. Түүний ч гэсэн төр бүх талаархаа хөвлөн дэмжих тим системийн өөрчлөлт хийгдэж байгаа. Гэхдээ бол энэ төр бол 30% тоглогч. Бид нэр сая сүүлийн 3 жил бүртгэлийг бол маш сайн хийсэн. 16-ны 1 сарын 1-нд 1700 касл нөтөжлөө шүү дээ. Баримтчаас одоо 100 мянган цэг дээр байна. Энэний өргөтөл бид нар 152 мянган компаниар хийсэн. Мянган цэгээр хийсэн. Одоо энэ сүүлийн 2 жилд хийж гэлгүй. Тэгээ ер нь бол энэ бүх бүртгэлээ эхлээ сайн хийгээд авчих. Тэгээд ажил үйлчлэгээ хөрөнгөө сайн бүртгээд авчих. Дараа нь энэ дээр байгаа тоглолтыг бол хувь хэмжээг нь гаргаж өгөх. Нэгт нь хоёрт нь бол бид ус 92 онд үндсэн татврын хуулиуд хийж ихтэй тухайн үед бол төр бүх юмыг мэддэг. Хувь хүн иргэн аж ахуй эрхлэхгүй тийм маш хүнд нөхцөлд байсан. Тийм учраас бол 92 оны систем урталтын социалист системийн улбаа их байсан учраас ингээд 10-20 жилийн хугацаанд ангижраад цэвэр үндсэн хуулийн 2 дугаар бүлэг буюу иргэнийхээ аж ахуй эрхлэх эрх, чөлөө төлбөрөл эрх тэрийг хамгаалж байгаа юмчиг. Ийшээ бол нэлээд очиж байгаа хуулиуд гарч ирэх шүү. Гэхдээ энэ хуулиудыг батлахгүй байгаа нь өөрөө их тийм өрх бэлдэж байгаа. Энэ төр бол уг нь татврын зарчим байдаг юм л да. Аливаа нэг хуулийн юм уу эргэлзээтэй байдлаар өрх бэлдэж болохгүй гэж. Гэтэл бид нар энэ хууль одоо 18 онд батлагдаагүй. 18 оны 7 сард батлагч байсан батлагдаагүй. Сая 18 оны 9 сард өсвийн үеэр батлагч байсан батлагдаагүй. Одоо 19 он гараа хөвч байна. Хэрвээ нэг удах юм бол одоо биш эргэлзээтэй 3 жил ээж штэ. Хэрвээ уг нь энэ саяын багц хуулиа батлаад логкор бол уг нь дараа нь өршөөлөл гарах байсан. Өршөөлийн хууль гэдэг чинь бол нэг систем дууслаа дараагийн систем ажиллахад хэрэгэлдэг. Бид нар тэрийг чинь 2008 онд нэг хэрэгэлсэн шүү дээ. 2006 онд 4.10 бодлого гэж бодлого батлаад татврын ерөнхий хуулиа батлаад дараа нь 6 сарын өршөөл үзүүлээд нэг хэрэгэлсэн. Гэхдээ тэнд бол аж ахуй нэгжийн 2% хамруулсан жоохон хэрэгжилтэн дутуу хийгдсэн. Тийм учраас дараа нь би 8 оноос ярьсаар хаад дараагийн өршөөл бол 16 онд гарсан. Тэ. Гэхдээ 16 оны 2 сарын 21-нд дууссан. Гэтэл тэр үед бол баг энэ хуулиуд батлагдчих байсан байхгүй. Одоо хүрт батлагдаагүй учраас энэ 3 жилийн ангал гэдэг нь бол энэ эргэлзээтэй байдлаар дараа нь энэ төрийн институтээр төрийн татврын байгууллагуудын институтээр давхиж очиж аж ахуй нэгжийг хүндрүүлдэг тохиолдол одоо эхэлсэн байна. Тийм учраас одоо бас энэ хуулийг маш хурдан батлах хэрэгтэй байна. Батлахаасаа гадна энэ хуулийн хэрэгжих огноог баталсан өдрөөсөө явах хэрэгтэй. Тэгэхгүй 20 он руу шийдчих юм л энэ дахиад утгагүй болж байгаа. Яагаад гэвэл одоо бид нар дээр энэ эдийн засгийн таатай нөхцөлийг сая бий болох гэж biz 4 жил хямраад одоо сүүлийн 2 жил арай гайг байгаа. Энийг дахиад нэг жоох нэг 7-9 өсөлтөөр 21 онтаа залах хэрэгтэй байна. 2021 он бол манай эдийн засгийн үеийн 2 дахин тэлхээ. Энэ бол яг манайхан сайн мэддэг хэлэхгүй байгаа болохоос ш. Тийм учраас тэр тэлэлтийн үед бол аж ахуй нэгж иргэдэм хамт өсөж хөгжих хэрэгтэй. Энэнд л энэ хууль зарцуулагдах хэрэгтэй. Яг одоо тэлэлтэнд нөлөөлөх ямар өөрчлөлтүүд байгаа юм? Гэхдээ манай уул уурхай бодолтой оюу толгойн далд уурхай 2021 онд ашиглагдсан шүү дээ. Зөвхөн орж идэг татварууд бүх төрлүүд нь 2 дахин ихсэн шүү дээ. Нэгт нь хоёрт нь бол яг өнөөдрийн байдлаар бол манай энэ байгалийн баялагтай холбоотой хэрэгцээ бол их байна. Хэрэглээ. Ялангуяа манай гаргадаг нэг үндсэн том баялагт. Нэгт. Тийм учраас энэ өсөл. Хоёрт нь бол бид нар эдийн засгийг одоо сайн бүртгэж авах юм бол манай эдийн засаг 10 тэрбум биш шүү дээ. Зөвхөн одоо нөөтийн 402 сая толгойн 60 гаруй тэрбум доллар тэмдэглэгдсэн байгаа шүү дээ. Биш 60 гаруй их 80 ойролцоогоор 30 тэрбум доллар бэлэн тэмдэглэгдсэн байгаа. Тэгэхээр бол бид нар 25-аас 30 цаашлаа 40 тэрбумтай үгүй эдийн засаг байгаа байхгүй Монгол улсад.
Энийг зөвөр бүртгээд авах юм бол эн чинь өөрөө зөв макро эдийн засгийн бодлого гарна. Зөв макро улс төрийн бодлого гарах юм. Аудит бол батлагдсан. Энэ 3 хууль нь орхигдсон. Сайхан бэлэг ерөнхий сайд бол хавар нь батлуулах гэж тухайн үед өмнөх ээлж чуулганы 16 оны хаврын чуулганы 5 дугаар сарын төгсгөл хэсгүүд нь орсон. Татврын багц болгоод. За дараа нь 16 он шинэ нам гарч ирээд шинэ улсын хурал байгуулагдсан. Тэгээд тэнд явсаар гад үдид одоо баталж чадаагүй. Яг голоор нь бол олон улсын валютын сантай бид нэр 2017 оны хавар гэрээ хэлцэлд орсон. Энэ гэрээ хэлцэлд орохын тулд өмнөх 1 жил одоо чойжлсон сайд үеэлдэ энэ олон улсын валютын сантай орохын тулд татврын бас хувь хэмжээ өөрчлөлтүүд ингээд системийн өөрчлөлтийг нэлээд бас харилцсан ярилцах гэх нэг тэнд нэг цаг үрсэн тохиолдол байгаа. Тэгээд сая бол энэ хөрс зохион засгийн газар бол сая 18 оны 7 сард өгнө орсон шүү дээ. Тэгээд дээр нь бол аж ахуйн нэгжийн орлогын төр суурж үлдсэн. Тэгээд 7 хоногийн дотор дахин хилцүүлэг явуулж их хурл орж батлаад хилцэхэр болоод тэгээд энэ үйл явц нь өөрөө их хурлын доторх процессын үйл явц дээр нь энэ дээр улс төрийн нөхцөл байдлаас нөлөөлчихөд байгаа юм. Энэ нэгт хоёрт нь бол одоо сая 19 оны төсөв бол яг нариндаа төсөв хэлцээд энэ шинэ үеийн концепцээр юм хийгдсэн шүү дээ. Тэгээд одоо ингээд дахиад эргэлзэлт тавиад санхүүгийн жил гэдэг бол 1 сарын 1-ээс 1 сарын 1 байдаг. Гэхдээ энэ хууль батлагдсан 4 сарын 1-ээс ч юм уу 3 сарын 18-аас явах байлгүй дээ. Энэ эргэлзээ өөрийнх аюултай. Яг гэвэл энэ эргэлзээний байдлаас болж энэ системийн өөрчлөлтийг гацаах. Ер нь бол системийн өөрчлөлтийг бид нэр бүх хуулиа баталчаад өгнө ил тодын үйл өршөөлөл гарах хэрэгтэй байсан. Өршөөлөл мөнийгт батлагтай тавьсан. Сэтгүүлчээс асуух шиг болсон. Ер нь бол нөгөө иргэдээсээ л авдаг одоо татвар нэмээд тахаас биш одоо юу гэдэг нөгөө алхны татвар натурч гэдэг юм уу баг байна гэдэг асуудлууд яригддаг шүү дээ. Яг энэ багц хуулийн хүрээнд энэ өөрчлөлтүүд байгаа юу? Одоо жишээлбэл нөгөө хүн амын орлогын албан татвараа нэмээд байгаа мөртлөөсөө ашигт малтмалын татварч гэдэг юм алхны татвараа нэмжлээрээ яг наринд татвар нэмсэн юм байхгүй ш. Бас бид нар зөв мэдээлэх ёстой. Хувь хүний орлогын албан татварыг олон улсын валютын сантай гэрээнд орохын тулд 25 болгосон. Танхим маань бол нэлээд хүч хөдөлмөр гаргаж энийг буцааж 10 дээр нь зогсоосон. Энэ бол нэг нэмэгчээсэн зогсоосон гэсэн. Түүнтэй адилхан хөдөлмөрийн насны харилцаа байгаа. Энэ тах асуудал. Хоёрт нь бол манай өмнөх би ил тодын байдлын хуулийг хэлж байгаа шүү дээ. 17 мянган компани 34.6 их найт төгрөгийн ажил үйлчлэгээ орлогыг ил гаргасан. Энэ их 34.6 их найт 27 тэрбум Америк доллар. Энэ их нь уулцсан. Яг нариндээ бол манай татвар хуулийн систем татварын байсан өмнөх 25 жил явсан ажлын муу үр дүн нэг юм байна. Тийм учраас одоо бид нэр орлого олж байгаа этгээд болгон татвар төлөх ёстой. Татвар төлж байгаа хүн бол зах зээлийн эзэн байя л гэдэг шудраг зарчимтай байна. Одоо энэ системээс хойш энэ ихтэй бол бид нар энийг иргэнд нь ирэх байдаг юм аа. Сая 3 жил харсан. Зөвхөн иргэдтэй нөөтийн 20% буцааж авахт л манай улсын татварыг 30% нэмж өгч штэ. Яг үүнтэй адилхан жижиг аж ахуйн нэгж иргэдийнхаа тэр 1% систем 90% буцаалт гэдэж яг тэр системийг бас давхар бүртгэлдээ суурилсан урамшууллын системийг ашиглаж байгаа. Энэгээр бол бид нийгмээрээ хожих ёстой. Нийгмээрээ татварын зөв систем байх ёстой. Түүнээс биш татварын газрын дарга таньдаг аль хөлний татварын газрын хүчтэй байцаагч орлого оруулдаг юм биш. Энэ бид нийгмийн хамтдаа бүтээж байгаа. Ялангуяа энэ нийтийн санхүү бүтээх үйл явцад иргэн болгон оролцох ёстой. Буцаагаад хүрдэх явцад нь бас чударгаар ил тод бас тэгш оролцох ёстой.